баярлалаа. За би сангийн болон татварын чиглэлийн хүмүүс ирсэн байгаа учраас тодруулж бас асууя гэж бодож байна. За манай улсад одоо байгаа үндэсний шгшээ баг, ерөн шгшээ баг, за мөн спортын холбоод яаж үүсгэн байгуулж бүртгэлж авдаг юм бэ гэдэг процессыг сонирхож байна. Яагаад бол хүмүүс хин дуртай холбоо байгуулад тэгээд ингээд орчдөг юм уу, яаж бүртгэдэг гэдэг асуудал. За хоёрдугаарт нь тусгай сан буюу спортын сангаас яаж дэмжлэг авдаг юм. Одоо жишээлбэл нэг холбоо байгуулад нэг шгшээ баг бүртлээ гэхэд тэр санхүүгийн дэмжлэг авдаг процессыг жоохон ойлгомжтой тайлбарлаад өгөөч гэдгийг бас тодруулмаар байна. Өөрөөр хэлбэл спортын холбоо бүртгүүлэх замнал юу н ямар шаардлага тавьдаг, ямар дүрм журамтай байдгийг гэдгийг тодруулмаар байна. За гуравдугаарт нь спортын одоо сангийн зарцуулалтыг харах юм бол илүү тэмцээн уралдаан руу чиглэж гин үү? Эсвэл нийтийн биеийн тамирыг дэмжих агуулгаар яваад байна уу? Өөрөөр хэлбэл спорт гэдгээ ер нь одоо юу гэж ойлгоод байна те? Ер нь энэ улсаас сурталчлах агуулга гэж ойлгоод юм уу? Эсвэл хүмүүсийг эрүүл мэндийн хувьд илүү идэвхтэй одоо альва зүйлээс өөрийгөө өвчнөөс өршлөн сэргийлдэг тэр хөдөлгөөний талаас нь ойлгоод байна уу гэдэг ялгааг бид нар юу гэж харж байгааг харах хэрэгтэй байна. Тэгээд за мөн нэмэгдээд ер нь тэр одоо 1% зарцуулалтыг түрүүн дурдналээ л дээ. Тэрэн дээр би илүү тодруулмаар байгаа. Спортын хэсгийн зарцуулалт дээр юу байна гэдэг задлаа. Яг л спортын барилга байгууламж гэдэг дээр орсон байхгүй. Тэгэхээр ер нь бол хин дуртай нь одоо спортын барилга байгууламж гэдэг бол маш том хэмжээний газар шаарддаг, материал барилга шаарддаг зүйл. Тэгэхээр хин тэр спортын барилга байгууламжийг барихад одоо чадaltaй вэ гэдгийг харахаар бид нар ойлгомжтой. Тодорхой хэдэн томоохон аж ахуйн байгууллагууд байгаа. Тэгэхээр эргээд энэ хөнгөлөлт маань, 1% хөнгөлөлт маань өөрөө хүнд зориулагдсан бэ гэдгийг бид нар бас ялгаж хармаар байгаа. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод маш одоо олноороо уг нь бол сүүлийн үед нэлээд дэлгэрч байгаа нь фитнес, жим те, за йог, бүжгийн спорт энэ төр ер нь улсаас ямар дэмжих бодлого байдгийм бэ? Одоо офис гэдэг юм уу, төрөөс гэдэг юм уу, татвар гэдэг юм уу, тэдний хувьд ер нь ямар санхүүгийн дэмжлэг байна вэ гэдэг зүйлүүдийг мэдээлэл аваад тэгээд би тодруулъя. За сангийн за соёл спорт аялал жуулчлалын ажлын хэсгийн 4-р микрофон Бат Эрдэнэ дарга хариулъя. Саранчулан гишүүний асуултанд хариулъя. Олимп болон Параолимпийн холбоонд бүртгэлтэй байгаа одоо бүртгэгдснээр үндэсний шгшээ багийн одоо бүрэлдэхүүн бүрддэг. За хариулт хангалтгүй л байна да. Тодруулж асуух уу? За Саранчулан, Отгоны Саранчулан гэсэн тодруулж асууя. Спортын сангаас яаж дэмжлэг авдаг юм бэ л гэж асуудаг байхгүй. Шгшээ баг болон спортын холбоод яаж дэмжлэг авдаг юм. За олимпиад бүртгэлтэй болохын тулд ямар замыг дамждаг юм бэ гэдгийг бас тодруулаад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо спорт ч маш их одоо глобал болж байна. Олон төрлийн спорт бий болж шүү дээ. Тэгэхээр энэ бүртгүүлэг тэр зам, тэр холбоо байгуулах процесс яаж явагдгийг. За бүртгүүлээд байгууллаа гэхэд спортын сангаас яаж дэмжлэг авдаг юм бэ гэдгийг тодруулмаар байгаа байхгүй. Тэр процессыг тайлбарлаад өгөөч. За 4-р микро ажлын хэсэг. Биеийн тамир спортын улсын ороо бэлэгт. За спортыг дэмжих сан бол соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайдын баталсан журмаар санхүүжүүлэн за сүүлийн жилүүдэд бол улсын төсвөөр спортыг дэмжих сан дээр төсөв байхгүй учраас санхүүжүүлээгүй ийм байдалтай байгаа. Шгшээ баг бүрдүүлэхдээ бол Монголын үндэсний олимпийн хороонд бүртгэлтэй спортын холбоод Монголын Паралимпийн хороонд бүртгэлтэй спортын холбооттой бид бүхэн гэрээ байгуулж санхүүжүүлдэг. Энэ биеийн тамир спортын тухай хуулийн 10 дугаар зүйл зааснаар шалгуур үзүүлэлт гэж сайдын баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу санхүүжүүлдэг байгаа. Олимпийн хороо, олон улсын олимпийн хороо, олон улсын паралимпийн хороо бол Монгол улсад ганц төлөөлөх байгууллага нь Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний паралимпийн хороо байдаг учраас ийм зохицуулалттай байдаг. За Отгоны Саранчулан гишүүн тодруулж асууя.
За 1% татварын асуудлыг ярьсан тий. Тэгэхээр түрүү нөгөө чагсаалт гаргасан шүү дээ. 1% татварын хөнгөлөлтөөр спортод зориулж мөнгө гарсан байна. Маш сайн яриг. За одоо тэр мөнгөө хэдүүлээ ангилж агаад ямар чиглэлд гарсан юм бэ? Тэмцээн уралдаан байсан юм уу? Барилга байшин барьсан юм уу? Тэ эсвэл одоо нийтийн биеийн тамирыг дэмжих агуулгатай байсан юм уу гэдгийг хэдүүлээ тодруулж харах хэрэгтэй болоод байна. Яагаад би ингэж асууж байгаа вэ гэхээр бид нар биеийн тамир спортыг дэмжинэ гэдэг бодлоготой мөртлөө тамирчдыг дэмждэг байхгүй юу? Би тэрийг үгүйсгээгүй. Гэхдээ нийтийн биеийн тамирыг дэмжинэ гэдэг чинь спорт дэмжинэ гэдэг чинь зөвхөн тамирчин тэмцээн уралдаанд явах асуудал биш байхгүй юу? Хүн өдөр болгон 7 хоногт 1-2 3 удаа дасгал хийх, эрүүл байх асуудал байгаа. Нийгэмших асуудал байгаа, сэргэн засах асуудал байгаа. Тэр энийг бид нар ер нь биеийн тамир гэж хард юм уугүй юу? Одоо байгаа жим, йог гэх төвүүдэд ер нь татвар санхүүгийн дэмжлэг байна уугүй юу гэдгийг бас тодруулах гэдэг шүү дээ. Энийг бас нэмээд хариулах хэрэгтэй байна. За энэ дөрөв дөрөвдүгээр микрофон ажлын хэсэг хариулъя. За татварын ерөнхий газрын татварлагч төлөвлөлт газрын дарга буюу нэмэх гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр 22/9/6-тай холбоотой би энэ түрүү нэгдсэн дүнгийг хэлсэн. За энэ дотроо ингээд спортын төрөл, спортын барилга байгуулах, соёлын үеийг хамгаалах гэдэг ингээд байгаа. Тэгэхээр таны хэлсэн асуусан юм дээр спортын төрлийг дэмжих дээр өнөөдөр 132 аж ахуй нэгж 24.6 тэрбум яг энэ дотроо. За спортын барилга байгууллагын дээр 20 аж ахуй нэгж 26.7 тэрбум төгрөг байна. За дотор нь спортын төрлийг үзэх юм бол олимпийн одоо хууль тогтоомж заасан шаардлагын хүрээнд олимпийн спортын төрлийн багт байгаа ийм асуудлаар л хөнгөлөлтийг тайлбар эрүүлж байгаа. За баярлалаа. За үлзий хүүгийн шийдвэрийг 2 удаа тодруулсан баха.